За сайн байцгаана уу. Дараагийн бүтэн влогоор уулзж байгаадаа баяртай байна. За өнөөдөр энэ хүүхдүүдийг гой хооллоноо. За энэ нөгөө манай гэрийнхэн ингээд амралтын өдрүүдээр ордог газар байгаа. Нууц газар. Сайн үгээрээ. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Намайг рүүгээ ингэдэг. За тэгээд хүмүүс одоо болтол энийг нөгөө танил шоп буюу утас зардаг юугаар нь мэдээдэх шиг байгаа. Одоо эн чинь ингээ гоё family house гэд нэрээ өөрчлөөд тэг харж байгаачлан pizza, chicken, bubble tea, coffee shop, кофе гардаг газар болсон байгаа. Тэгээ бид нар чинь одоо ер нь яах гэж Эрдэнэтэд ирсэн бэхээр ер нь гэр бүлтэйгээ цаг зав өнгөрөөхийн тулд Эрдэнэтэд ирсэн. Тийм болохоор амралтын өдрүүдээр бидний ордог нууц газартаа танилццгаая. Тэгээд бүтэн эсэмар юу лээ? ACMR үлээ. Асмар. Одоо асмар хийнэ. Тэ минийхөө. Асмар хийн тэ. Одоо юу байгаа вэ энэ чинь? Пицца. Тэгээд за камер хэлчих. За пицца. Унда. Тэгээд пепперони. Шарсан төмс. Тэ шарсан төмс. Нагет байгаа тийм. Нагет. Тэр KFC гэдэг чинь брэнд тахгүй минийхөө. Шарсан юу гэж нагет гэдэг байхгүй. Нагет. Хаалнаагаад KFC. За бүгдээр орцгоё. За тэгээд хүмүүс одоо яг аав нөөрэ барьц. Хүмүүс нь одоо болтол нөгөө танил шопоор нь бодоод энд нөгөө хоолны газар нэгсэн мэдэхгүй байх шүү. Тэгээд тийм болохоор би та нартай гоё энэ нууц ордог газараа гоё бүтэн влог оруулаад family house танилцуулах гэж байна. Одоо манай үсээ. Оо манай үсээ. Нөгөө сайн үгээрээ. Сайн уу. Манай өх жоох ууртай. За what's up man nigga. Та юу байна аа? Таймд юу байна? Тайван сайхан. За бид нэр ингээд 7 хоног болгоо орж ирж үүслүүлдэг те. Манай энэ ч байнга орж ирж байна. Байнга орж ирдэг. Тэгээд би өнөөдөр ботохгүй өнөөдрийн бүтэн влогоор ийм гоё орж ирдэг нууц газараа ингээд влог хийгээд танилцуулъя гэж утсан. Тэгээ өнөөдөр 4 хүүхэдтэй 2 том хүн явж байгаа юм чинь сетээсэн захиалъя гэж бодоод за сет нь харагдах нь big set гэдэг 2 пиццатай энэ сетнээс нь захиалж. За чи ажилд ажгүй. Яваалаа. Пиццага зараад bubble tea хийгээл кофего найруулаад. За Эрдэнэтэд амьдрах нэг шалтгаан хэлээч. Манай Эрдэнэтэд амьдрах нэг шалтгаан ч ерөөсөө. Миний хувьд ерөөсөө цаг агаар шүү дээ. Цаг агарын таатай тий. Өвлөн тэгж амар хүүтэрдэг үү. Дулаахан тий. Тийм дулаахан 100 ч гэсэн тэгж айхтар халаад байдаггүй. Энэ юу нэг ногоон байгууламжтай холбоотой баха тий. Энэ олон нэг мод зоод. За та очоо сууж аав нь юу захиалцсан. Удахгүй одоохон зав юм нөх. За тэгээд одоо энэ чинь юу гарч байгаа? Манай хүүхдүүд нөө байнга авч уудын bubble tea айгуу гоё амттай. Bubble tea байна. За тэгээ кофе өглөөдөө орж ирээ кофе ууж болж байгаа. Ийм гоё сет захиасан юм том сет. Oh my god. За өөр ч ингэж байгаа. Энд чинь нөгөө family house гэд би нөгөө утгыг бодоод байгаа хгүй. Тэгэнгүүт чи ийм байна. Бүх насных орж ирж үүслүүлэх боломжтой болчиход байна тий. Family гэр бүлээрээ. Гэр бүлээрээ хүүхдүүд энэ bubble tea эйднүүд тий. Мэдээж насан турсан хүмүүс болохоор одоо wine тий нэг жоохон баг зэргийн согтууруулах юм да. Тий. Чи хэтрүүлэх хэрэг алкогол юу өндөр алкогол байхгүй тий. Тэгэхээр чи нэг 13 14-тэй градустай тий. Тэгэхээр чи нөгөө хэтрүүлээд нэг амар согтоод энэ авир загсан согтуу тавиад ах юу байхгүй тий. Бүх насныхаа орж иж үзүүлэх боломжтой болохоор тэгээ family house гэдэг нэр өгчээсэн.
Тэгээ энэ нөгөө хүмүүс одоо болтол нөгөө танил шопоор нь л яагаад тах шиг үнтэй мэдхгүй. Би эхлээд тэгж бодчихсон. Бити мэдээсэ гэж бодож ирсэн. Тэгэхгүй л яг ингээ нууцаар ингээ цөөхөлтөхнээ байх юм бол энэ бүтээгдэхүүн гоё амттай хിവэрээ те. Хэрвээ хүмүүс нөө мэдээд энэ гоё амттай пиццаг нь мэдчих юм бол ихээрээ ирээд Ундаа биш. за энэ юу сетэн дээр нэг ундаатай юм нөхөө заяа. Жага хүлээж заяа. Жаг хүлээч. Одох. Тэгэхээр нөгөө хүмүүс их болоод амтны өршлөгчих юм болоо гэж би бодоод байгаа. Тэх үгүй юу? Тэхгүй. Манайх ерөөсөө технологийн Амлж гин картны дагуу хамлж байна. Манайх ерөөсөө технологийн картны дагуу ерөөсөө бүхэл юм орцсон хайрлага юм ерөөсөө нэг юм. Хичнээн тоогооч солигдсон ч бай ерөөсөө гардаг амтууд яг гараал гарна. Орцороо гарна гэсэн үг. Орцоор гарна. Яг грамынхаа дагуу. Гарамынхаа дагуу гарна гэсэн үг. Жижиг нэг амт чанараа авч үлдэхгүй бол тэгэл жоохон байж байгаа л ерөөсөө жоохон их орлоо гээл юу Өрсөлдөд солиод байхгүй тий. нэр манайх E24-өөр хүрэгдэн шүү. E24 захиалга E24-ийн дуудлага гарч ирж байна. дуудлага гарч ирж байна тий. Тэгтээ би дээр хараа нэг юу харсан. E24 би нэг орой орж ирээд би тэдний бабблтын уучаа гарсан байхгүй юу. Тэгээсэн чи E24-ийн нэг хүүхэд ирээд нэг 2 пицца нэг ундаа авсан. Тэгэнгүүтлээ гадаана зүгээр ингээд суугаад ийл шүү дээ. Юм хөргөчихгүй. Тийм үү? Тий, бүр тэр бараг 2 цаг суусан. Би тэгээ гайхаад яагаад тэгээд байгаа юм бэ? Манайх ерөөсөө хамгийн худалдаанд хамгийн том энэ сетүүд болохоор чинь хамгийн худалдаадаа л манайх ч ерөөсөө 15-аас 20 минут. 20 минут тий. Тэгээ одоо шарсан дахиад тэр бол захиалга өгөөд за нэг 5 минут орчим болсон байна тий. Тэгэхээр 15 минутын дараа гарна гэсэн үг тий. тий одоо ер нь одоо тэгэл гарч байна. Ааха. Ундаа нь бол бэлэн гарцсан байж. Ундаа бол бэлэн байж байгаа тий. Ааха. Ер нь бол манайх айгу хурдан гардаг. Ааха. За орчингийн би нэг жоохон танилцуулчих. За одоо энэ чинь ингээд техник хэсэг маань байна. За ингээд ТV меню. За энэ доороо бас менютэй. За энэ алкогольны хөрөгчнүүд байна. За ийшиг нэг том заалтай. Эндээ жижиг заалтай. За ийшээ цонх руугаа харж бас ганцаараа орж ирсэн бол суух бүрэн боломжтой. За энэ дээрээ бас 2 3 ширээ сандалтай. За ингээд том зурагтаараа бас юмаа үзээд суугаа бүрэн боломж. Эдний нөгөө юу н амар гоё. Нэг хүний сет гэж байдаг байхгүй юу? Тэрэнд нь бидэд айгуу дуртай. За энэ менюг нь яах гэдэг юм л дээ. Эдний нэг хүний сет гэж байдээ. Айл харагдах нь. Харагдчихэв. Энэ 18,000 гэд нэг хүний сет гэдэг юм. Ингээ пицца шарсан хүмүүс тэгснэ нэг жижиг ундаатай. Тэгээ нэг юм нагет чиг юм жижиг юутай байдаг хөхгүй. Тэгээд бид нар чинь гэр бүлээрээ 2 хүүхэдтэйгээ ингээд дөрүл орж ирэхээр энэ сетнээс бараг 2-ыг авангууд чинь бүр хангалттай цадна. Эсвэл энэ сетнээс нэгийг аваад нэг шарсан хүмүүс нэг шарсан дахиад ч юм уу тэгээс салгаад авчих юм бол 4 хүнд бол хангалттай. Тэгээ эн чинь гайгүй үнэн. Тэгээд 3 4 юм авангууд чинь 30 эд мянга тий. Үсрээл 50 мянга дотор. За бүр өсөөд орж ирлээ гэж ботход нэг 60 70 мянгад юм авахд чинь бүр том пицца тэгээс шарсан хүмүүс гээд амар хэм авах бүрэн боломжтой байгаа даа. Ер нь манай үн их дажгүй шүү. Тий. За яг попорж байгаа юм биш те эн чин том пицца ч одоо эдний 30 за үнэтэй л 35 гэж байгаа байхгүй юу? Тийм митлээ оорс. Тий. Тэгэнгүүт чи одоо босод газар чи эдийн 40 эд мэд. Одоо ер нь тиймэрхүү байгаа хаа. яг брэндүүд ч юм уу газруудын нэрийг хэлээд яг ер нь бол нэг 40 эдтэй л байгаа. Тэгээд нэг таалагддаггүй юмнууд бас байгаа. Одоо тийм газруудыг одоо муулах нь ч сайн шин. Гэхдээ ер нь бол эдний пицца бол арай өөр шүү. Тэгээ та бүхэн минь би бол баталгаа өгье. Баталгаа өгч юм. За өөр гоё брэнд ч юм уу family house-а гоё танилцуулбал Манайх нэр Италийн Segafredo гэдэг кофе. үрээр кофего хийдэг. Ер нь кофений үр байгаа. Би нэг ууж байсан. Энд гэхдээ ер нь жоохон чанга үр байлээ те. Энэ одоо сүүлд ирдэг нь арай зөөлөрсөн аа. Тий. Би нэг нэг хитрхи чанга байгаа. Харин тийм чанга. Ер нь л яг кофенд дуртай, кофений уудаг бүр юутай хүмүүст бол зүгээр те. Яг уугаас сурц өдрийн 2 3-ыг уудаг хүн бол баг энэчнээс нэгийг уугаад нэг хатуу кофе баг нэгийг уучихад бүрэн боломжтой болчихж байгаа байхгүй. За өөр та хүүхдүүд. За одоо тийш явж үзье. За манай өмүүлэл яваад. Тий. За өөр гоё family house-ийн онцлог
Bubble tea-нүүд бол тасархаа тий. Bubble tea-нүүд бол тасархаа. Тэгээ манайх нэрээ саяхнаас юм шинээр юм ээл гаргаад. Ийд. Гацтай одоо энэ чинь юу штэ тий. Гацтай жимстэй юу гэдэг юм тий одоо энэ чинь. Ийд. Одоо тэгээ жимс талын төрөл бүрийн жимсийг хайсан нэг тийм ундаа тий. Гацтай ундаа л юм да тий. За халууц үедээ орж ирээд гоё ийд бол гоё янз нь эсгэлэнч гаргаж болно. Аюу чихэрлэг гаргаж ч болно ч байгаа. Төл төрлөөс хамаарат. Яг хүний амтанд нь тааруулаад гаргах чинь гэсэн үг шүү дээ. Яа, гэт фэмилиа Осман. Гэ байж байна. Яа, зөвхөн ч үстэй. Халуун бэ те. За, Эрдэнтийг ер нь хүмүүс яагаад зорж ирдэг юм бол ер нь яагаад буцаж ирж одоо ингээд маань залууч хүн амтнаа таарахаар маань бас буцаа ирсэн ингээ ирсэн гэ тэгээд байгаа байхгүй юу ер нь яагаад залуучууд буцаж ирээд ийн гэж бодож байна. За ер нь бол мэдээж нэг өсөд төрсэн хүмүүс бол хамгийн түрүүнд буцаж ирж байгаа бах. Нутгаа санаад бол ирж байгаа бах. Тэгээ ерөнхийдөө нэг ковидоос хойш ер нь анзаараад хахад хүмүүс ер нь аль болох нутагтаа л очиж амьдрий, сайхан амьдрий гэдэг болсон байлээ. Ер нь бол тэгээ манай Эрдэнэт чинь айгүй гоё цэвэрхэн гоё тайван хот болохоор тий ядаж манай Эрдэнэт чинь ногоон байгууламж айгүй сайтай. Спорт айгүй сайн хөгжсөн. Бараг надаас бус бүх найзууд нь бараг спортын зэрэгтэй байхаа. Тий. Сая одоо энэний нэг өмнөх дугаар дээр би нөө Дамботой бичлэг оруулсан. Харсан. Тий, спортын. Маа Дамбоч бас сайн хөлбөмбөг бүх тоглоно. Ишгшээ тоглодог байсан. Тэгэхэд манай Эрдэнэтэд амьдрах орчны хувьд бол үнэхээр сайн. Тэгээ одоо тэгээд дахиад шинээр нэмж бизнес эрхлэх энэ хүмүүст бол ерөнхийдөө айгүй хүнээл татаж чадах юм бол ер нь бол айгүй дайчгүй мөнгөний урсгал сайтай их сайн байдаг болохоор ер нь хуурайны жижиг гэхээр одоо над чиг ийм юм эхлэж байгаа хүнд бол айгүй дайчгүй санагдаад байгаа шүү дээ. Одоо би Эрдэнэтийн харин ингэж байгаа байхгүй юу? Тэгээ ингэж авахгүй ч явах те одоо хүмүүс маань жоохон маркетинг гэдэг одоо энэ юу гэдэг чиглэл гэх юм уу одоо уурс төрлийг ерөөсөө мэдэхгүй байгаад байна л да. Одоо яг нэг газар нээчээл нээлтэн дээр хүмүүс ирээл тэгэл тэр чигээр ингээ гоё явчих юм байна гэж хүмүүс бодод байгаа байхгүй юу? Одоо энэ чинь яг тантай адилхан бизнес эрхэлж байгаа Эрдэнэтэд дараа бүр амар олон аж ахуй нэгж байгаа байхгүй. Тэгэхээр одоо хуучин бол яг хөтэ тий ганцхан үйлчлэгээний төв байсан тэнцэнээс хүмүүс тий хувцсунраа авдаг байсан. Одоо эсвэл ганцхан одоо юу гэдэг нэг бялууны газар байсан бол одоо ингээл ганцхан юу байсан бол ч гэдэг юм тий. Хуучин бол яг дандаа ганц байсан. Ер нь ганц. Тий үйлчлүүлэхээс өөр арга байхгүй тий сонголт байхгүй байсан гэж. Одоо жишээ манайх шиг юм пиццаны газар л одоо тэгэл зөндөө болчихсон. Бараг гарын 10 хуруунд дотор бараг байх шиг байна тий. Хуучин бидний чинь жоохон бахад за ноён пицца тий 1 2 л байдаг. Нөө эдэн пицца 2 пицца тий 2 л бар байсан тий. Тэгээд юм за бас миний мэдхийн тэр нэг 3-9 баха. Тэр төв заам дагуу нэг Итали пиццаны газар байсан юм ба. Тэр айгүй их дайжгүй байсан нэг жоохон бахад. Гэхдээ одоо тэр Маркус гэдэг дэм нэртэй байдаг байсан. Бид найзууд айгүй ордог байсан. Яг яаж ч тэрний эзэн Итали залуу. Яг манай эсрэг талын хаалганд байдаг гэсэн болохоор би бол байнга ордог байсан. Тэгээд өөр ч нэг цөөх юм байна. За би одоо энэ жоохон орчин танилцуул. Тэгээд SMR руу SMR гэдэг би юу гэдэг юм бэ тэр балаа юм чи одоо. Мукбанк гинэ. За одоо энэ том заалыг харуулъя. За ингээд цонхруугаа харсан олон сандалтай. За энэ дээр хүмүүс сууж ах шиг байна. Дээр ингээд 4-5 өрөө баг шиг байна. За энэ доор бас ингээд том 3 өрөөнүүд байна. За манай хэд бүүнд энд сууцгааж байна. За ишигээ гоё бас. Энд чинь нөгөө юу хийх гэсэн юм тамхины цэг хийнэ гэж ярьж исэн. Тэгээ одоохондоо ингээд нөгөө дутуу жоох үлдчихсэн. Одоо энийг ингээ гоё зүлгэжүүлээд гээд надад нэг дээр яриад энэ террасыг дээр хийж исэн. Би бас ганц нэг юмд нэрж туслаад. Тэгээ эн чинь бол тамхины цэг болох юм бол ийм гоё харуулцтай газар байна. За одоо удахгүй 10 минутын дараа хоол гарах бах. Мукбанк хийцгээе. За сайн байцгаана уу. За хоол маань ирлээ. За эхэлцгээе. За байж эхлээд юугаа танилцуулчих 139 мянган. Энэ чинь big set.
2 пиццатай, 2 шарсан дахиа, 1 нагет, 3 шарсан төмстэй. За, хэлцгээе. За, би эхлэх гарааш. Шарсан төмс нь ямар юм бэ? Гоё. Гоё нөө. 10-аас идөө. 10-10. 10-10. 10-9. 19.5. Зөө. Би 10-10 мянга. 10,000. За. Яа, пепперони. Хүүхдүүдийн одоо хамгийн дуртай пицца. Нагетстас 10 мянга. Тэмцээрээр бүтэт идэ. Оо. Бэндэр дураа ичхүү. Тэгээд намайг. Авьяач ичхүү. Бас. За би дуртай пицца идчихэв. За. Ийн гоё. Эдний яалчгүй пиццаны гуйл нь гоё л доо. За, буглаг амсцгаая. Пепперони. Anong kalpin? Awin, yung kalpin na lating ito. Пепперони. Arwas, non sari tap. Kalpin. Yung kalpin. Буглаг 10-8. Жохон юу вэ? Жохон гатуу гэх юм уу? Арай жохон зөөлхөн байсан бол яг гоё. Тэр шашин төмс бол гоё. 10-аас 10. Тэр нагетыг авсан. Яа, тань subscribe. Subscribe touch дэмжээрэй манайхаа. За, Hawaii pizza. Hawaii pizza амснаа. Ананастай. Хамах. Ананастай. Камера, чи камера. Аваа. Чингуан. Тэр хайруу. Эндсэн. Яах вэ? Энэ үү? Зам. Hawaii pizza-таас яриад их малуу. 10-10. Бинес хавас тахаа. 10-7. Жоо хатуу нөө. Хатун бэ. Жоо хатуу байна тий.
Боглого нэг жоохон зөөлхөн байсан бол бүр яг тасархаа боллоо. Гэтэ гоё нөө шаржигнсан яг гоё. Эсвэл яг тийм шаржигнсандаа учир байна уу? Тэгээд татуу гэж магадгүй бид нар бас ойлгохгүй. Энэ сараас дахаа оноо үүсэн шүү. За. Аав 8 оноо гэсэн тий. Чамд бол таалагдж байна. Хүүний одоо амтлах мэдрэмж хоолны юу н өөр болохоор. Это меню зөө. Соус. Аавд нэг ундаа өгч юм хөө. Болохоор. Нэхэн. Дахаараас араас иш. Араас исүү. За. Бэнэс хаваа. Бинөө. Таныг хаваа пицца идчих. Тэмдэн үү? Кетчуп гэж. Оо, кетчуп бэн постмэт. 자, 나 하와이 피자 주세요. Би кахас араас юусан үчсэн. Би кахас араас тав үчсэн. 저건 찌? Араас гороо. 닭똥. 알았어. 내 말은 다. За. 저건 닭똥. Агаад нь болохоор хатуун таалагддаг байхгүй ингээд. Хатуун гоё. 안짜 까하막대. 이게 Ананастай. 안났대. Хавай пицца. Ингээд идэх юм чи аа. Эмко. Ам түнсч. За баг ингээд талын идчих чинь баг цадж шүү дээ. Энд чинь баг ингээд тавуулаа. 8 үнд л баг болох юм шүү дээ тий. 나네. Баг 8 үнд. Сүүл 5 том хүн ч юм уу тий яг. Драхун бэн. Үгүй. Тэрийг хэлээгүй аав юм хөө. Драхун биш. Энэ хааны муух драхун ба. Найзуудаараа яа нэг кино movie night, movie date ч юм уу тийм ингээ бөөндөө нэг нийтэд цуглаа гоё кино минь үзэхдээ ингээ эдний юм гоё big family set-ийн захиалах юм бол 8 хүнд бол хангалттай юм байна өө. 8 за нэг 5 том хүн 3 хүүхэд эсвэл 5 хүүхэд 3 том хүн ч юм дэггүй тийм ер нь л баримжаагаар бол тийм хангалттай болохоор юм байна. 8 хүн ч одоо хүний 2 пицца аваад бугалга нь 10 хэдэн ширхэг үснэ үгүй юу? Тэгээ 3 төмс тэгээ нагеттай. Тэгээ энд чинь бас юу family house төрсөн өдрөө бас хийж болдог. Төрсөн өдрийн захиад аваад юм байлаа. Би дээр нэг 40 дүүхтэй төгсөлтийн билүү үйл ажиллагаа болж ирсэн. Кэвча наша тавьж ирсэн. 하도 나왔대. 이거. Хартаа. Энэ хахна. За. Бичлэгээ одоо зогсооч би бар цаатчлаа юу. Байтэ. Бамбуу шаха. Баяша. Баяша тоожна. Яа амралтын өдөр
өнгөрж байна. За ингээд бид пиццагаа идсэн, чикнэт, шарсан төмсөө идсэн. Одоо гарах гэж байна. За. Баярлалаа. Намайг За би камер ирүүлээдгээ. За пицца чикэн ямар байсан за өөртөө сэтгэлийг хэлээвч. Амар гоё. Харин хавайл пиццан л арай гуйлан латвал устанд бол амар гоё. За үсэ. Сэтгэлээ хэлээ. Тахан нөх гоё юм биш. Гоё 10-аас 10-аас 10 нөх төмс гоё бас пицца гоё. За. Баяртай. За аривка. За сайн байцгаана уу? Тахагаас 10-аас 9.5. Жоо энэ зэвтэр за. Тахагаас 10-аас 9.5. Тэгээд төмсөөс 10-аас 20. Пиццагаас 10-аас 9.5. Тэгээ болоо. Бай бай. За төсөл юм байна. Чамгүй. За мөх гэрэл. За. Надад пицца гоё исэн, бас дахин гоё исэн. 10-аас 10. Яа та бүхэн маань сонссон баг хүүхдүүдийн үнэлгээ бол ийм байла. Бүгдээрээ өөрөөсөө үнэлгээг өглөө. Бүгдээрээ мукбанк юм уу SMR одоо юу гэдэг юм болоо гэж. Ямарс нэг тим юм анх удаа хийж үзлээ. За тэгээд гоё хоолоор сайхан дайлсан. Family House-д баярлаа. Зүгээрээ. Тэ та бүхний одоо мэддэг хаяг хэмэл үйлчлэгийн төвийн баруун талд одоо хуучнаар танил дийлгүр. Одоо бол Family House. Одоо бол Family House. Удахгүй гэхдээ нэр хаягаас олчихно. Хүмүүс нөгөө байцаагээл орж ирэхдээ нөгөө гар утасны дэлгүүр биш үү гэж ороод. Тий, одоо ч нэгэд удаагүй болохоор хүмүүсээ сайн мэдэхгүй байх шиг байна тийм баг. За. Тэгээ одоо мукбанк гэх юм одоо асамаар ямар ч хийж анх удаа идэж үзүүллээ. Идэж үзлээ. Тэгээ үзүүллээ. Ийм байдаг юм байна. За тэгээ дараагийнхаа бичлэгээр утгагүй уулзцгаая.